За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн хичээл өсөлт хөгжил гэдэг хичээл байна. За 4 дахь лекц маань байна. За энэхүү хичээл маань бол хөгжлийн тухай ерөнхий ойлголт, өсөлтийн тухай ерөнхий ойлголт, хөгжлийн 3 үе шат, өсөлтийн тухай 5 үе шатыг дамжих тухай өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За өсөлт гэж юу вэ? Хөгжил гэж юу вэ гэж. За хөгжил гэж юу вэ? Тун энгийн амьд бие аажим дэвшин өөрчлөгдөж олон эс бие махбодыг үүсгэхийг хөгжил гинэ. За өмнө нь бид нар ярьжсэн хөгжил гэдэг бол аливаа амьд биеийг шинээр олж авч байгаа чадвар юм аа гэж ярьсан. За энийг бол ерөнхийдөө хөгжил гинэ. За амьд биеийн хөгжлийг судалдаг шинжилгээ ухааныг эмбриолог гэж нэрлэдэг. Өөр тогтсон ганц өндгийн эсээс булчингийн, мэдрэлийн, цусны, арсны гэх мэт бүх төрлийн эд эрхтэн үүсч хөгждөг юм аа. Үүнийг бол ялгарах хөгжил гэж нэрлэдэг. Аливаа амьд биесээс ялгарч байгаа хөгжил бол дээр дурдсан зүйлсүүд байх нэ. За ялгаран хөгжсөн эсүүд эренб цэгцэд орж өсөж эд эрхтэн үүсгэхийг бол морфогенез гэж нэрлэдэг. За ихэнхдээ өндөр хөгжилтэй амьтад үр тогтсон ганц эвсэл үрээс тогтдог юм аа. Эвсэл үр 2N диплоид тооны хромосомтой байх ба тэр нь метаз хуваагдлаар олшрон биеийн бүх эрхтний эсийн эхлэл шавыг тавьж байдгаа гэж өмнөх хичээлээр бид нар миоз болон метаз хуваагдлын жишээгээр үзсэн байгаа. За тэгэхээр эрен бэлгийн эс нийлж үр тогтсон тэр үеэс нэгэн биеийн хөгжил эхэлдэг юм аа. Эвсэл үр жижигрэн хуваагдах замаар олон эст эвсэл үр буюу моруулыг үүсгэх замаар нэг нэгний бластомерууд үүссэн шатанд умаад орж ирж бэхлэгдчихэд. Хүний эвсэл үр ихэс үүсгэн хөгждөг амьтны хувьд бол олон үр буюу бластул умаад умайн хананд шигдэн сунсаар хөврөлийн үеийг эхлүүлдэг. За олон эст эукариот бие махбод хөгжих амьдралын хүрээг бүдүүч зургаар харж болж байна. За эндээс бол эрен бэлгийн эс нийлээд эвсэл үрийг үүсгэнэ гэсэн байна. Тэгэхээр эхийн 2N диплоид бүрдэлттэй үр эцгийн үр хоёр нийлээд ерөнхийдөө бол эвсэл үрийг үүсгэдэг. Тэгэхээр эвсэл үрээс маань диплоид бүрдэлтэй хромосом төрөх бөгөөд эцэг эхийн шинж тэмдгүүд нийлж за эвсэл үрийг үүсгэдэг байх тий. За эвсэл үр эвсэл үр 2 диплоид бүрдэлтэй эм эвсэл үр нь 2N диплоид хромосомтой байгаад метаз хуваагдлаар хуваагдвал эсийн тоо олширч бие гүйцэн эр амьтан бие гүйцэн эм амьтныг бий болгож байдаг. Энэ хоёр хоёулаа 2N гэсэн хромосомыг бүрдүүлж байдаг. За энэ талаар бол бид нар миоз хуваагдлаар үзсэн. За миоз хуваагдлын үр дүнд 2N диплоид хромосом маань 1N гаплоид хромосом болох буюу эрен бэлгийн эс гаплоид хромосомын бүрдэлтэйгээр нийлж бич эвсэл үрийг үүсгэж байдаг байх тий. Тэгэхээр бие эсийн хуваагдал буюу метаз хуваагдлын үр дүнд бие гүйцэн бие махбод үүсэх бөгөөд бие гүйцэн бие махбод нь бэлгийн эсийнхаа хуваагдлаар за эрен бэлгийн эс нийлээд эвсэл үрийг үүсгэх
үүсгдэг тухай энэхүү графоос харж болж байна. За мөн хүний хөгжлийг үе шатуудаар хувааж үзсэн байдаг. Тэгэхээр хүний хөгжлийн үе шатыг үндсэнд нь хоёр үе шатад хувааж байгаа. За төрхөөс өмнөх үе, төрсний дараах үе гэж үздэг. За төрсний дараах үе шатыг бол 4 үе шатад хуваадаг. Нера үе, хүүхэд үе, хүүхэд бага насны үе, бэлгийн боожлтын үе, нас бий гүйтсэн үе гэж хэлдэг. За тэгвэл төрхөөс өмнөх үеийг бол эвсэл үрийн үе буюу одоо ийм гаплоид хоромсоонтой эсүүд нийлээд зиготыг үүсгэж байгаа. За тэр нь хөврлийн үе, ургийн үе гэх байдлаар явж хөгждөг байх нэ. За амьтдын тухайд хөгжлийн жижигрэн хуваагдах шат нь эвсэл үрийн үетэй давхцаж байдаг. Амьтны хөврлийн хөгжлийг жижигрэн хуваагдах үе, гаструляц үе, эд эрхтэн үүсэж хөгжих үе гэж 3 хэсэгт хуваагдав. За жижигрэн хуваагдах үе гэдэг нь хөврлийн хөгжлийн энэ шатанд ганц эсээс тогтох эвсэл үр хойноосоо дараалан хэд хэдэн хуваагдлаар эцэст нь олон эст хөврөл буюу бластуулыг бий болгож байдаг. Жижигрэн хуваагдах маягаар ямар хэлбэрээр явагдах нь өндгөн дагуулгадаж буй шар уургийн хэмжээнээс шалтгаалж идэг гэж үздэг. За шар уургийн хэмжээ байрлалыг харгалзан янз бүрийн амьтны өндгөн эсийг изолицетал, центролицетал, телолицетал, алицетал гэх мэтчлэн 4 ангилдаг байна. За шар уургийн хэмжээнээс нь ангил. За изолицетал гэж юу хэлж байгаа юм бэ? За тэр нь эсийн шингэнд жигд тархсан байна. Шар уургийн хэмжээ төдий их биш гэсэн эсийнхээ шингэнд бол жигд тархсан байдаг. Энэ бол жишээлбэл амьтад дээр өргөс зарстан буюу ланцет нэг анхны доодох хөвчтэй амьтанд энэ илэрдэг байх нэ. За дараагийнх нь центролицетал. Энэ үед бол шар уургийн өндөг нь одоо өндөгнийхөө төв хэсэгт байрлаж байвал центролицетал гэдэг. Жишээлбэл шавжийн өндөгнд шар уург нь одоо яг өндөгнийхөө төвд хэсэгт байрладаг байх нэ. За телолицетал. Өндөг гэж шар уург нь эсийн шингэний аль нэг захад байрласан байна. За энэ аль нэг захад байрладаг өндөгний шар уургийг бол бид нар маш сайн мэднэ. Бидний дахианы өндөг дандаа захтай байрласан байдаг. Шар уург нь захтай байрласан байдаг. Түүнтэй адилхан зөөлөн биетэн, хоёр нутагтан, мөлхөгч зэрэг амьтдын өндөгний шар уург нь аль нэг захтай байрласан байдаг байх нэ. За тэгвэл зарим нэг тохиолдолд шар уургагүй өндөг гэж байдаг гэж. Алицетал гэдэг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө хүн болон ихэст хөхтөн амьтдад илүү их тохиолддог байдаг. Тэгэхээр шар уургагүй өндгөн эс бол юу байх вэ? Хүнээс гадна одоо нөгөө хөхтөн амьтан ихэс хөхтөн амьтан гэдэг маань ихсийг бий болгож төрдөг хөхтөн амьтдад бүгдээрэнд нь шар уургагүй өндөг үүсдэг байх нэ. За изолицетал өндгийн шар уургийн хэмжээ бага тархалтанд жигд байдаг учраас эвсэл үр нэгэн жигд бүрэн жигд хуваагдж идэг. Үүнийг бол голобластик хуваагдал гэж нэрлэдэг. Хуваагдлаар үүсэх бластомерүүд нь хэмжээний хувьд томроохгүй, хуваагдлаас хуваагдал жижигэрсээр байх болно. Хөгжлийн энэ үеийг бол жижигрэн хуваагдах шат гэж нэрлэдэг. Бөмбөлөг хэлбэртэй хөврлийг үүсгэдэг нь бол бластул юм аа гэж. За бластул голдоо хөндөй байх бөгөөд түүнийг бластоцил гэж нэрлэдэг. Бластул үүсснээр хөврлийн хөгжлийн жижигрэн хуваагдах үе шат дуусч идэг. Тэгэхээр альва өндөг шар уургийн хэмжээ тархалтаасаа шалтгаалаад хуваагдах хуваагдал нь харилцан өөр байдаг юм. За тэгээ ихэвчлэн хуваагдлаар бластоцил хүртэл хуваагдах энэ үзэгдэл төр бол жигдхэн бөгөөд тэр өндөгнүүд нь
үр нь бол маш олон жижиг болж хуваагдахыг л ерөнхийдөө жижигрээ хуваагдах үе шат гэж нэрлэдэг. За центролицетал буюу телолицетал хоёрт шар уурагтай өндөг жигд бус хуваагдчихдаг. Үүнийг бол миробластик хуваагдал гэж нэрлэж байна. Бүрэн ба бүрэн бус хуваагдал гэж. Миробластик маягийн хуваагдлыг гадаргуугийн хэсэг газрын хуваагдал гэдэг. Тэгэхээр шар уураг нь жигд биш тархсан тохиолдолд бол ингэж бүрэн ба бүрэн бус байдлаар хуваагдал маань бол явагдчихдаг байх нэ. За тэгээ хаана байрлаж байгаагаас шалтгаалаад гадаргуугийн эсвэл хэсэг газрын гэж. За энэ зурган дээрээс харахад эвсэл үр маань бол энэ нэг өндгийн хэсэг гэж үздэг ба тий. Энэ маань бол 2 болж уртаашаа хуваагдах, 2-оос 4 болж хуваагдах байдлаар хуваагдаж явж байгаад 8 ширхэг эвсэл үр үүсгэхэд 8 үр үүсгэхэд бол хөндлөн хуваагдаж байгаа. За дараагийнх нь болохоор 8-8-64 гэх мэтчлэнгээр маш олон хуваагдаж бластуулыг үүсгэж байдаг байна. За бластуулууд нь цаашдаа гастроцилийг үүсгэж гастропор бий болгочдөг. За гастропор гэдэг маань энэ хэсгийг хэлж байна. 2 гэсэн дугаараас хэлж байна. За 3 гэдэг нь болохоор юу гэж юм? Эктодерм буюу гадаад давхраа. За 4-т нь энэ дээр байж байна. Тэгээд 4-т нь бол эндодерм буюу дотоод давхраа. 5 нь мезодерм. Энэ ягаан өнгөөр харуулсан байгаа. За эдгээр бол ерөнхийдөө давхраануудыг хэлж байгаа. За 6 нь бол мэдрэлийн тогтолцоо. Мэдрэлийн сувгуудыг үүсгэж нервийн төрөв. За 7 нь болохоор хорда. За 8 нь болохоор первичная кишка гэх байдлаар гастролуудыг үүсгэж нөгөө мэдрэлийн тогтолцоо, бие эрхтний тогтолцоог бас үүсгдэг байх нэ. За тэгвэл гастроляцийн үе шат гэж юу хэлдэг юм бэ? Бластуулыг хүрээлэн буй дан игний бластомерууд дотогш хөндийрүүгээ түрэн ургаж олшрох замаар хөврөлийн эсүүд давхарлсан игнийг үүсгэн ялгарч хөвчгийг гастроляц гэнэ. Гастроляцийн шатанд хөврөл эктодерм, эндодерм, мезодерм гэсэн 3 давхаргаас тогтно. За эктодерм гадаад давхраа, эндодерм дотоод давхраа, мезодерм дунд давхраа, завсрын давхраа гэж нэрлэдэг. За дээрх давхаргууд өндөг эсээ шар уургийн хэмжээ байршлаас хамаарч хэд хэдэн хувилбартай байдаг. За үүнд бол инвагинац гэж чихэгдэх хувилбар. Бластуулын эсүүд дотогш хөндийрүүгээ чихэгдэн орох замаар хөврөл 2 давхраад эсээс тогтсон тал бөмбөлөг хэлбэртэй болно. Изолицетал өндөг эст амьтдын гастроляц инвагинац маягаар хуваагддаг. Ийм маягаар үүссэн давхар эст хөврөлийг гастрол гэх буюу доторх хөндийг нь гастроцил гэнэ. Түүний гадагш харьцах амсрыг нь бластопор гэж нэрлэдэг байна. Тэгэхээр гастрол гэдэг маань нэг өсөндөө бидний ярьдгаар юу байх нь сав тийм ээ хоосон сав байх нь. Тэгээд тэр хөндийг нь болохоор гастроцил гэж нэрлэдэг байна шүү. За тэгээд тэр амсрыг нь болохоор бластопор гэж нэрлэдэг байна гэж ойлгоход болно. Товчхондоо. За эмиграц буюу нүүн шилжих үе шат байна гэж. Бластомерийн эсүүд эрчимтэй хуваагдан олширч бластоцелийн хөндөө рүү шилжих бөгөөд үүнийг нүүх замаар дан игний бластомерууд давхарлсан игнийг үүсгэдэг. Харин ийм маягаар үүссэн гастролд бластопор байдаггүй байна. Эпибол нөмрөн хучих. Телолицетал өндөг эстэй амьтдын гастроляц ийм маягаар явагдчихэдэг. Энэ дотор
талд хучигдан үлдсэн том эсүүд эндодермийг нөмөрч хучсан эсүүд нь эктодермийг бүрдүүлж авах жишээтэй. За делиминац буюу хуваагдан давхарлах үзэгдэл. Баластодермийн эсүүд хөндлөнгөөр хоёрт хуваагдаж экто болон эндодермийг үүсгэж байдаг. Мезодермийн давхарга үүсэхдээ телобласт буюу интроцил гэсэн хоёр маягаар явагдана. Экто ба эндодермийн давхарга бүхий хөврөлийн бластопор нь хоёр хажууд нэг шинэ эс телобластыг үүсгэж тэр нь хурдан хуваагдаж олширснаар мезодермийн давхаргыг бий болгож байдаг. Мезодерм дотоод хөндий интроцил маягаар үүсэж байдаг. Эндодермийн давхаргын хоёр хажуугаас хунаас маягийн цүлхэн үүсэж явандаа эктодермийн хөндийр салж битүүрээд мезодермийн давхаргыг бий болгож байдаг. Хунаас битүүр нь сууг хэлбэртэй болох тул түүн дотор бас хөндий үүсэж байна. Энэ нь бол хөврөлийн цаашдын хөгжлийн явцад тэлж өргөссөөр биеийн хоёр дахь хөндий үүсэх нөхцөлийг бүрдүүлж байдаг байна. За сээр нуруутай амьтны хөврөлийн 3 давхраанаас тогтно. За энэ 3 давхраанаас бол эд эрхтнүүд үүсэж байдаг гэж байна. За баластомеруудын үйл явцад бий болсон үндсэндээр за хөврөлийн 3 давхраа буюу гадаад давхраа эктодерм. Эндээс эктопласт, мэдрэлийн ялтас, мэдрэлийн залаа буюу одоо мэдрэлийн тогтолцоо үүсэж байна гэж. За мезодермд бол соммит, нервотом, силенхнотом, хөвч зэрэг үүсдэг. За дунд давхрааны эдгээр үүсэж байдаг. Тэгэхээр дунд давхраанаас бол ерөнхийдөө нервийн тогтолцоо маань үүсэх нь байна. За мөн хөвч үүсдэг байх нэ. За эндодермийн давхраанд бол гэдэс, учуурис, булчирхай, бэлгийн булчирхай зэрэг эд эрхтнүүд үүсэж хөгждөг байх нэ. За эд эрхтэн хэрхэн үүсдэг вэ? Алдар тембрологч Карл Эрнст Фомбер 1928 онд хөгжлийнхөө гастраляцийн дараах шатанд байгаа сээр нуруутай амьтны үр хөврөлийг эхлээд өөр хооронд нь ялгахын аргагүй адилхан байсныг цаашид хөгжих тусмаа ялгагдаж байсныг амьтны хөврөлөөс ялгаж таньж ажиглаж за тэгээ хөврөлийн хөгжлийн 400 тогтолыг томьёолсон байна. Карл Эрнст Бер. За нэгдүгээрт нь юу гэж томьёолсон юм бэ? Аль нэг хэсэг бүлэг амьтны ерөнхий шинжүүд хөврөлийн хөгжлийн явцад өвөрмөц шинжүүдээс эрт илэрдэг. Жишээлбэл сээр нуруутай амьтны хөврөл бүгд хөвч мэдрэлийн гуурсыг харуулах бөгөөд анхдагч бөөртэй байдаг гэсэн. За хоёрт нь арай өвөрмөц шинжүүдийг ерөнхий шинжүүдээс үүсгэх бөгөөд тэндээс сүүлд нь бий болдог. Сээр нуруутай амьтны арьс хөврөлийн хөгжлийн ихэнх үедээ адилхан байснаа хожим нь өвөрмөц бүтцийг олж загсанд хайрс, шувуунд өд ус, хумс, сүүн тэжээлтэнд туурай гэх зэрэг өвөрмөц шинжүүдийг бий болгодог байна. Үүний нэгэн адил сээр нуруутай амьтны мөчүүд хөгжлийнхөө ихэнх үед адилхан байснаа сүүл рүүгээ сэлүүр, хөл, далавч, гар болон ялгарх жишээгээр гарч ирдэг байх нэ. Илэрдэг. За гуравт нь тухайн зүйл амьтны хөврөлийн хөгжлийн үе шатад бусад амьтны нас бий гүйцэн цагийн хөгжлийн шатуудыг дамжихгүй түүнтэй улам бүр төстэй болсоор байдаг. Дөрөвт нь өндөр хөгжилтэй амьтны хөврөл нь нас бий гүйцэн хөгжилтэй дорой амьтантай төсгүй харин түүний хөврөлтэй адил байдаг. Тэрчлэн Кебер сээр нуруутай амьтны хөгжил ерөнхий нэгэн зүй тогтолтой байдгийг тогтоосон. Бүх сээр нуруутай амьтанд хөврөлийн 3 давхаргаас үүсэх эрхтнүүд адилхан байдаг гэж тогтоожээ. За тухайлбал эктодермээс арьс мэдрэл үүснэ.
Эндодерм давхаргаас амьсгалын болон хоол боловсруулах эрхтнүүд үүснэ. За мезодерм давхаргаас холбох эд, цусны эс, шээс болон бэлгийн систем зонхишлох дотоод эрхтнүүдийн үүсэл бий болдгоо гэж үзсэн байна. За тэгээ аливаа амьтны хөврөлийн нэгэн биеийн хөгжил бол одоо үр тогтсон эвсэл үрээс эхэлж үүсдэгэ гэдгийг хадаж. Эвсэл үрээс тодорхой хуваагдалд орж олон хэсэг жижигрэн хуваагдаж байдаг. За энэ дээр одоо 1-7 хоног дээр бол одоо яг нь үр тогтсон өндгийс бий болж байна гэж харагдаж байна. За эхний цэнхэр дээр болохоор өндгийн эс рүү одоо спермацоид очиж байгаа байдлыг харуулж байна. За ингэсний дараа 3-7 хоногт бол жижигрэн хуваагдах муруул үүсэж байна гэж үзэж байна. За 5-7 хоног дээр болохоор бластул үүсэж байна. 17 хоног дээр гастрол үүсэж байна. Гастроляц уушат явагдаж байна. За тэгээ 3 дахь 7 хоног дээр тухайн амьтны одоо ерөнхий бие эрхтнүүд үүсэж эхэлдэг. За эд 5-7 хоног дээр ямар нэгэн бие эрхтнүүдийн бүтэц бий болох бөгөөд за 10-аас 15 мм хэмжээтэй болж эхэлдэг. За ингээд 8-аас 10 дахь 7 хоног дээр бие эрхтний одоо тэр тусгаалсан эрхтнүүд маань тийм гар хөл гэх мэтчлэн эрхтнүүд маань бол үүсч эхэлж байна. 11 дахь 7 хоног дээр одоо бусдаас ялгарах онцлогуудаа авч эхэлж байна. За тэгээ 12 дахь 7 хоног дээр нервийн систем үүсэж бий болж байна. 16 дахь 7 хоног дээр одоо мөч бүрэнгүйцэд хөгжсөн байна. За гэх мэтчлэнгээр онтогенез буюу нэгэн биеийн хөгжлийг хэвлий дотор нь одоо ураг дотор нь бол ингэж судалгаа хийж харж үзэж болдог байх нэ. За эндээс үзэхэд бол одоо хүүхдийн бие организм тодорхой 7 хоног тутамд өөрчлөлт гарч хөгжиж байдаг байх нэ. Үүнийг бид нар бол эхо аппаратаас уншилж харж идэг юм байх нэ. За энд муу айдаа саяны 7 хоногудаар бие эрхтнэд юу үүсэж байгааг харуулж байна. Нүд, тийм ээ, хамар ам, гар хөлний бүтэц, тархи мэдрэлийн тогтолцоо хэрхэн үүсэж байгааг харуулж байгаа. За энд эхлээд жижигрэн хуваагдах муруул үүснэ. Муруулын дараа бластоцил үүснэ. За түүний дараа гастроляц үүснэ гэдгээс харуулж байна. Эхний 1-ээс 2-7 хоногт. За 3 дахь 7 хоногоос бол одоо хөврөлийн эхний уушаад эд эрхтэн үүсэх нөхцөл бүрдэж эхэлдэг байх нэ. Энийг харуулж байна. За ингээд хөврөлийн явцад аливаа амьд организм маань бол хөгжөөд 7 сараас 9 сарын хооронд бол биегүүцсэн одоо ялангуяа хүний хувьд бол төрөхөд бэлэн болсон байдгаа гэж үздэг. Бие эрхтэн бүрэн болсон хөгжсөн байдаг гэж үздэг. За тэгээд төрсэн амьд организм олон эст бие махбодын өсөлт үр тогтсон ганц эсээс эхлээд дотроо дараах үйл явцуудыг багтааж байдгаа. Гиперплазия, гипертрофи, дифференциац гэсэн 3 үйл явцыг бий болгодог. Тэгэхээр өсөлт гэдэг бол нэг бие махбодын эс олширхыг хэлнэ гэж байна. Тэгэхээр эс нь яаж олширдаг вэ? Эсвэл митоз хуваагдлаар хуваагдан олширх үзэгдлийг гиперплаз гэж нэрлэдэг. Ус шингээлт, протоплазмын нийлэгжлийн үр дүнд эсийн хэмжээний эргэл буцалтгүй томрох үйл явц,
За эс өөр өөрийн үүрэг чиглэлээр ялгаран хөгжих үйл явцын үр дүнд өсөлт бий болдгоо гэж байна. За эс бол метод цуваагдлын үр дүнд хуваагдах бөгөөд эхлээд их эсээс төл эс нь хоёр жижиг байдаг шүү дээ. Тэрийг бид нар өмнөх метод цувагдал дээр ярилцсан. Тэгвэл тэрхүү хоёр жижиг эс маань эсийн тоо нь олширсан бол одоо яах ёстой юм? Томрох ёстой байна. Томорсон бол түүн дотор тодорхой үүрэг бүхий чиглэлээр ялгаран хөгждөг юм байна гэсэн. Үүнийг л өсөлт гэдэг юм байна. За өсөлтийн бүх шатлал нь биохимийн идэвхжүүлэлтээ салшгүй холбоотой. Ялангуяа уургийн нийлэгжил онцгой үүргийг гүйцэтгэж байна. ДНХ дэх генетикийн мэдээллүүдийг хэрэгжүүлэгч уургийн нийлэгжлийн үр дүнд эсэд үүсч байгаа ферментүүд бол онцгой үүргийг гүйцэтгэнэ. Өсөлт эерэг сөрөг хоёр янз байж болдог. За анаболизм давамгаалж байвал эерэг үйл ажиллагаа явуулна. Катаболизм давамгаалж байвал сөрөг үйл ажиллагаа. Анаболизм гэдэг маань нийлэгжих процессын явагдаж байвал тэр эерэг үйл ажиллагаа явуулна. За катаболизм буюу задрах процессын явагдаж байвал түүнийг сөрөг өсөлттэй гэж үздэг байх нэ. За өсөлтийг хэмжиж болох уу гэж. Мэдээж хэмжиж болно тийм. Хэмжээнийх нь хувьд, тоо ширхгийнх нь хувьд өсөлтийг хэмжиж болно. За өсөлт нь молекулын төвшингөөс ахуулаад популяцийн төвшин хүртэл биологийн бүх төвшөнд явагдаж байдаг. Өсөлтийг илэрхийлэх урт, өндөр, жин, адаргуугийн талбай, эзэл хүн, тоо ширхэг гэх мэтчлэн хэмжээсээр хэмжиж болно. Ихэнх үед өсөлт тун бага хурдтайгаар нүдэнд ажиглагдахгүй шахам ийм хурдтайгаар явж байдаг гэж үздэг. Энэ үеийг бол лагфаза үе гэж нэрлэдэг. За дараа нь өсөлтийн хоёр дахь үе буюу логарифм үзэгдэл буюу эрчимтэй өсөлтийн үе гэж үздэг. Өсөлт буурж эхлэх тэр мөчийг бол нугарах цэг буюу аажим өсөлтийн үе. Тодорхой хугацаагаар үргэлжлээд өсөлт зогсох үе гэж нэрлэнэ. Өсөлтийг хэлбэрээр нь изометрийн ба аллометрийн гэж хоёр ангилна. Изометрийн гэдэг нь изос гэсэн ижил гэсэн утгатай. Ижил өсөлттэй. Биеийн янз бүрийн хэсэг харьцангуй ижил хурдтайгаар өсөхийг ижил өсөлттэй гэж хэлдэг. Тухайн эрхтний өсөлт биеийн бусад хэсгийн өсөлтийг хурдтай тохирохгүй байх юм бол аллометр өсөлт гэж нэрлэж байна. Тухайн бие эрхтний өсөлт нь биеийн бусад хэсгийн өсөлттэйг тохирохгүй бол түүнийг аллометр өсөлт гэж нэрлэж байна. За өсөлтийг мөн хязгаартай хязгааргүй гэж ангилдаг. Жишээ нь 1 нас дурамал хязгаартай өсдөг. Тухайлбал эрчимтэй өсөлтийнхээ үед нас бий гүйцэж үр жимсээ үлдээгээд дараа нь өсөлтийн сөрөг үе эхэлж хөгшрөн улмаар мөхөж байдаг. Урамлын хуурай жингийн өсөлтийг илэрхийлсэн нь бол өсөлтийн жинг илэрхийлж байдаг. Шавж, шувуу, сүүн тэжээлтүүд хязгаартай өсөлттэй байдаг. Олон наст модлог ургамлууд бол хязгааргүй өсөлттэй. Түүний өсөлтийн тахирмагийг зурхад жилээс жилд өсөлтийг илэрхийлэх үргэлжилсэн олон эс маягийн загвар гарч иж болдог. Өсөлтийн хөгжлийг зохицуулах механизм гэж байна. Тухайн амьтны өсөлт хөгжлийн төлөө ДНХ дэх удамшлын мэдээллээс хамаарна. Хоол тэжээл, гэрэл дулаан, ус, агаар зэрэг гадны өвчин зүйлүүд нь тухайн зүйлийн өсөлтөнд нөлөө үзүүлждэг. Янз бүрийн даавар, эсийн шингэний уураг, дотоод орчныг бүрдүүлэх бөгөөд тэдгээр нь шууд ба тойрог замаар гений идэвхжилд нөлөөлж идэг. Ийхүү гений идэвхжилтэд нөлөөлсөн үр дүнд өсөлт тодорхой хугацаанд өсөх нь байна. Тодорхой хугацаанд бас
зогсоож удааширдаг байх нэ. За жишээ нь бамбаа булчирхай, элэг бөөрийн дээд булчирхай, бэлгийн булчирхаанаас ялгардаг дааврууд хүний өсөлт хөгжилд нөлөөлж байдаг. Бүх булчирхайн шүүрлийг өнчин тархинаас ялгаруулах бөгөөд даавруудыг хянан зохицуулж байдаг. Өнчин тархинаас бэлдсэн бодисыг тархид туршлагын амьтны чин нэмэгдэж байснаас гадна өсөлтийн даавар гэж түүнийг нэрлэдэг. За соматотропины ялгарлыг гипоталамус соматотатин саатуулж соматолибрины идэвхжүүлж байдаг байна. Тэгэхээр өсөлтийн дааврыг одоо саатуулдаг, идэвхжүүлдэг бодисууд бас байдаг байна. Соматомедины нөлөөгөөр эсийн доторх калий, фосфор, кальций, натрийн хэмжээ ихсэж цусан дахь чихэр өөх тосны түвшин өөрчлөгдөж үүний дүнд биосинтез нийлэгжил явагдах буюу эс өсгөд аятаа тавтай нөхцөл бүрдэж байдаг. За ялгарах хөгжил. Өсөлтийн гол хүчин зүйл бол эсийн метод цуврагдал юм. Эсийн бүтэц үйл ажиллагаа генийн эдвэхээс хамаарах бөгөөд эсийн бүтэц үйл ажиллагаагаар өөр хоорондоо ялгарч байдаг. Тэнд өөр генүүд үйлчлэх бөгөөд үүнийг хоёр замаар тайлбарладаг. Нэгдүгээрт нь бол эс төрөлжин ялгарч хөгжих явцдаа өөрт хэрэгтэй генүүдэд хадгалан авч үлдээд бусдыг нь хайдаг гэсэн. Хоёрд нэг биеийн хөгжлийн тодорхой үе шатанд тодорхой эсүүдийн ген идэвхжиж программа биелүүлээд эргэн идэвхгүй болох замаар ялгаран хөгждөг гэж үздэг байна. Ганц амьтнаас ялгаран авч байгаа генетикийн хувьд ижил удмыг колон гэх ба уг аргыг колонирование буюу колон үүсэх арга гэж нэрлэдэг байна. Сүүн тижээлт амьтнаас авсан эсийг тижээлт орчинд өсгөржүүлэх доолин гэж нэрлэх болсон хонийг гаргаж авч чадсан байдаг. Тэгэхээр эсийг тижээлт орчинд өсгөржүүлж бас болдог байна. Тэгээ үүний жишээ бол тэр доолин хонь гэдэг зүйл байна. За нөхөн төлжилт ба регенерац үзэгдэл гэж. Ер нь биеийн бүх эсийг нөхөн төлжих чадвар буюу хуваагдаж өсөх эрчмээр нь 3 ангилдаг. За нэгдүгээрт нь бол байнга төлжиж шинчлэгдэж байдаг эс гэж. За энэ нь бол арьс, цус, гэзсний учуурын эс тогтмол хурдаар байнга хуваагдаж шинчлэгдэж байдаг. Энийг бид нар өмнөх хичээлдээ бас ярьж байсан. Өсөж төлждөг эс байдгаа гэдэг. За тэгвэл хоёрт нь хэвийн үед хуваагдахгүй аль нэг хэсэгт ямар нэг шалтгааны улмаас болж хуваагдаж эхлэх шинээр төлжих эс бий болж байна. Энэ үйл явцыг тэнцвэржүүлэх гипертрофи гэж нэрлэдэг. За гурав дахь нь нөхөн төлжих чадваргүй эс гэж. За үүнийг бол бид нар мэднэ. Нөхөн төлждөггүй эс бол мэдрэлийн эс юм аа гэж ярьдаг тийм ээ. Тэгээ янз бүрийн шалтгаанаар гэмтэж алга болсон бие махбодын эсэг шинчлэгдэн төлжихийг регенерац гэж нэрлэнэ. Биеийн дайвар зарим эрхтэн аяндаа тасарч унан нөхөн төлжих чадвар краб, урам зэрэг загсанд байдаг. Ингэж аяндаа тасарч унах үзэгдлийг бол аутотом гэж нэрлэдэг. За энэ бол загсанд бас ажиглагддаг гэж. За үүнээс гадна нөгөө мүлхэгч хэвлэр явагч амьтдад бас ажиглагддаг тийм үү? Бид нар жишээлбэл нөгөө гөрвлийн сүүлнээс бариад авахаар тасраад сүүлэн тасарчаад яваад өгдөг. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр нь ургацсан байдаг. Гэх мэтчлэн биеийн даавар эрхтэн бас нөхөн төлжиж идэг байна.
За түрүүн бид нар ярьсан өсөлтийн S маягийн тахирмаг үүсгэж байдаг. Тэгэхээр энэ нь бол лагфаза, эрчим төсөлтийн үе, нугарах цэг, айжим өсөлтийн үе, өсөлтийн зогсонгоших үе гэсэн ийм 5 хэлбэрээр илэрчээдэг байх нэ. За түүнийг S загвараар харуулсан байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.